Тэгээ яг ингээд 5 хоног суугаад дуусны дараа өнөөдөр ингээд сүүлийн хичээл орж байна. Тэгэхэд бол надад маш их сэтгэлд бол айгүй хүрсэн. Нэгт юу вэ гэх юм бол би одоо жишээ нь ажлын ангид бөглөхөд жишээ нь би бол айгүй их алддаг байсан байлээ. Өчтөрийн хичээлээс би айгүй ухаарсан. Тэгээл ер нь миний оюунд хүртэл айгүй их хувь нэмэр оруулж өгч чадсан. Ер нь өдөр өдрийн хичээл алга надад маш их таалагдсан. Тэгээ танаа 5 хоногийн сургалтанд сууснараа би оюундаа болон өөрийнхөө ухамсарт айгүй их хувь нэмэр, өөрийгөө бас айгүй хөгжүүлэх талаас, өөрийгөө зөв харах талаас айгүй их тийм дэмжлэг олж чадсан болохоор надад бол маш их таалагдсан. Гадуур ингээд ажил хайгаад явж байгаа залуучууд зөндөө байгаа. Гэтэл энэ дээрээ ингээд суудсан бид хэд бол эдрээс арай илүү давуу нэг алхацсан байгаа гэж бодож байна. Тэгээд Монголд бол ажлын байр бол зөндөө байна. Аль болох залуучууд нь гадагшаа тутагшаа явах биш, Монголдо байгаа ажлын байран дээр үнэн сэтгэлээсээ ажиллаад тухайн ажлын байранда бас хувь нэмрээ оруулаасай. Тэгээд ажил хүнийг гол нөхөөс, хүн бол ажлыг голдгоо. Тийм болохоор нийт сурвалжлагч нартаа бас цааш нь амжилт төсөөд хүссэн ажилдаа ороосай гэж хүсэж байна.